За юу цаана манайхан та хэд маань сайхан баярлаад байж байна уу? Өнөөдөр та хэд Tell Me What You Saw киноныхаа 2 дугаар хэсгийг ярьж бэлэн боллоо. Тийм болохоор та хэд маань бууд салаатаа урдаа тавиад энэхүү бичлэгэн дээр лайк, subscribe дараад эхлүүлээрэй. Одоо ингэж кино руу орцгоё. За энэ зурлын маань 3 дугаар эхлэхэд өмнөхөө ингэ далуулдаг Сиухан гарч эхэллээ. Сиухан уг нь цагдаагийн хэлцэг хамгийн аюулгүй газар гэж бодоод ирсэн боловч түүнийг алахаар алуурчин орж ирэхдээ уурамч цагдаагийн хувцастай байсан бөгөөд гитарын нарийн уцаар боож алсан байлаа. За тиймгүй түүнийг алууснаас хойш шүүх хэмжлэгийн дүнглэл харахад Сиуханы хүзүүний гол сутсан тасран цус алдаж өгсөн байв. Гэхдээ хамгийн гол нь алуурчны хоёр гаранд гэмтсэн байсан бол ийм махшилттай амьтныг богино хугацаанд алж чадахгүй байсан ба Сиуханыг яг амьсгал ураахын өмнө алуурчны царайг харсан байх боломжтой гинэ. Ядаж байхад Сиуханыг алах үед байцаалтай өрөөний камер нь таг болсон байдаг ба Сион ч одоо мөрдгөө эхлүүлэхдээ юун түрүүнд доод давхрын камерыг шалгахаар болов. За тэгж манай хүнч камераа шалгаж явах зур Сиуханыг алуулахын өмнө автомат машины дэргэд болсон явдлыг эргэн сандаг ба тэр үед Сион ч ундаа авчаад байж байхдаа зоосоо унгахтаа нэг танихгүй гарч ирээд түүнд авч өгсөн шүү дээ. Гэхдээ энэ түүнд нэг сэжиг төрүүлэхэд санагдахгүй байлаа. За түүний дараа Сион хинжээ ахтайгаа уулздаг ба энэ үеэр хинжээ ч одоо Сиуханыг батаараа алуурчны хамсаатан байсан гэдэг туйлын итгэлтэй байлаа. Учир нь Сиухан ч угийн онгороо яаруу бас амар бодлохгүй дурак байсан тул ямар ч уул мөргөө олон хүнийг ална гэдэг чинь баг боломжгүй шүү дээ. Тийм болохоор хинжээ Сионд хэлж байгаа. Тэр өдөр хилцээр харсан бүх хүмүүсээ эргэн сан гэсэн зөвлөгөө өглөө шүү. Гэсэн ч Сион маань супер хой санамжаад дортой үедээ ашигладаг бөгөөд зөвхөн хит төгшүүртэй үедээ юм уу шал танихгүй газар орчинд орж ирэхдээ ашиглаж чаддаг гэжээ. Тэгсэн хэдий хинжээ ахын түнд хэлж байгаа. Чиний тарих бол компьютер шиг болохоор чи хаана юу харснаа эргэн санаж чаддаг. Гэхдээ чи мэдээлэл эргэн санахтаа алдаа харгадаг гэж хэлээд түн туслахаар болж байгаа маа. За энэхүү тэр үед Сион маань нүдэ анингуудаа тэр өдөр хилцээр юу харсан тухайга санах гэж үзэхэд удалгүй л нэрээ бүхнийг санаж эхэлдэг ба тэгсэр сүулдэ баярын үйлчлэгтэр таарсан нэгэн сэжиг бүхий үл таних нөхрийг эргэн саналаа. Тэр нөхөр нь байнга хүзөөгөө хөдөлгөөн дуурж явдаг нөхөр өсөн бөгөөд хинжаагч тэрийг сонгонгуудаа энэ бол сэтгэл догтлол эсвэл сэтгэлийн төвшүүрийг илтгэж юу хэрэг хэмээн хэлдэг ба араас нь Сионч тэр нөхрийг гаран дээр шивээс юм мэнг шиг зүйлтэй байсныг нь эргэн санаж дээрэс нь бас хар шүхэр барьсан байсныг нь санав. Мөн өмнөх анги дээр голын дэргэд болсон алгын үеэр Сионч тэр шүхрийг харсан бөгөөд тэр үед Сиухан нохон үзүүч барьж түүний хажууд өөр нэгэн танихгүй нөхөр нохоо тэрсэн хүмүүс бас байсан юм байна шүү дээ. Үүний дараагаар хинжээч Сионыг нүдэнэ хэмээн хэлдэг ба тэр өөрийн хүссэн зүйлээ олж авсан байв. Тийхүү маргааш өдөр нь болоход орон нутгийн цагдаа нар болон бүсийн мөрдөн шалгах баг хурал хийдэг ба тэд Нансук гээд айхтар сүрхий гэмтэргийн сэтгэл зүйчийг өрсөн байлаа. Ингээд тэр хурал дээр өнөө сэтгэл зүйчч одоо гата чихрийн алуурчин цусан шунсан итгээд хэмээн хэлж харин Сиуханыг болохоор зүгээр даган дуурайч байсан гэж хэлдэг бөгөөд Сиуханы алуурчныг олвол энэ хэрэг хаагдана гэж экспертийн үг хэллээ. Энэ хооронд цэцэрлэг түрээлэнд нэгэн эмэгтэй нохоогоо салхиулаад явж байдаг бөгөөд дөнгөж хурж ирээд удааг байтал нохоонд гэмт муу зүйлийг мэдрэх шиг эзнээ чирээд эхэлдэг ба удалгүй малын эмчимийн танилцуулсан Чангуг их гар дээр нохоон чирээд аваад ирдэг наасан. Тэгтэн Чангуж өнөө эмэгтэй нохоог харснаа би нохоогч нь үнгүү үзээд өхөө өнтергээд панаалтж гардаг ба эмэгтэйг анзаараагүй байхад нь өөрийнхөө халаасандаа нэг сонин шилтэй юм хийлээ шүү. Тэгсээр маргааш өдөр нь болоход өнөө эмэгтэй нохоогоо малын эмнэлэгт үзүүлэхэд нөгөө Чангугээд гарч нохоог нь шууд хэвтүүлэх хэрэгтэй гэд үлдээдэг ба орой ирж аваарай гэж тэглээ шүү. Түүний араас эмэгтэй гараад явангууд нь Чангуч нь Сионы хэлсний дагуу хүзүүгөө хөдөлгөж дуурайд их л эвгүй болоод эхэлдэг ба өнөө эмэгтэй ирэхээс өмнө нэг нууц цонглоор доошоо буугаад алга болов. Энэ нөхөр бүр харваачийн алуурчин байдаг наасан. За тийм хуудлага орой болоход өнөө эмэгтэйч нохоогоо авахаар Чангугийн эмнэлэг дээр ирдэг ба тэгтэн эмнэлэг нь бүр хов оосон байлаа шүү. Тэгсэн ч Чангу эмнэлэг дотор бүсгүй хүлээгээд байж байдаг ба өнөө бүсгүй орж ирэнгүүт нь доош дагуулж орох гэсэн чи эмэгтэй Чангугийн халаатан дээрх цус угааг анзаараад шууд гүгэд гараад явлаа. Тэр үед нь Чангуч алх гаргаж ирээд эмэгтэйн араас хөөдөг ба өнөө хөөрхийн эмэгтэй нуугдах газар хайсан боловч энэ хар шөнөөр ямар ч онгорхой газар байдаггүй ба Чангуч ингэж хөдөлтгөөсөө бүр таашаал аваад идэг наасан. Тэгсэр Чангуч эцэстээ эмэгтэй гүйц төрүүлэнгүүтээ шууд толгойг нь алхаар хаг цохоод алаачлаа. Бурхан минь. За үүний дараагаар үзэгсэлэгдэхэд Сионч Сиуханы гэрт нэгжлэг хийх гээд очтол түрүүний Чангу гэж новч нь тэнд аль хэдийн байж идэг бөгөөд хинжөөж одоо Сиуханыг алсан нөхөр нотх баримтуудаа устгахын тулд заавал эргээд Сиуханы гэрт очих ёстой юм таамагласан тул Сионыг тийш нь илгээсэн байв. За тийхүү Сионч Сиуханы гэрийг нэгжингээ цонхон дээр байгаа зургуудыг хараа зогсож байтал гэнт хинжөөж Сионы ард хин нэг нь хүзүүгээ дуурж чимэг олж сонслоо. Үүний дараа хинжөө Сионыг яриха болоод огт хөдөлгөөнгөө зогс гэж тушаадаг ба хэсэг хугацааны дараагаар хинжөөгийн тушаалын дагуу хажуудаа байсан үзгийг аваад чимээ гарсан зүг рүү айжмаар ухарч эхлэв. Тэгтэл яг тэр үед нь Чангуч Сионы ардаас номын төвөр төлөж унгаагаад цухтаа явчихдаг ба Сионч баг зэргийн гэмтэл авснаас өөр ноцтой зүйл байсангүй. Хэдийгээр Сионч Чангугийн араас хөөх гэж байсан боловч хинжээ зогсоодог ба цагдаа нар ирэхээс өмнө Чангугийн юу хулгаасныг олж мэдэх хэрэгтэй тухай хэлж байгаа юм. Түүний дараа Сионч ой санамжаа ашиглаж байгаад өнөө цогон дээр өсөн зургнуудаас аль нь алга болсон талаар эргэн санахад Чангу өөрийнхөө царай гарсан зургийг хулгаасан байлаа шүү. Үүний дараа цагдаа нар ирэхэд Сион гяс цухтааж гардаг ба энэ зур Хайон хинжөөгийн гэрт ирээд тэргийн талаар баахан дүгнэлт гаргаад байжээ. Энэ үеэр тэд Сихоныг гаж дунтан байсан ба бас нохон дуртай учраас Чангутай найзлсан. Мөн дээрээс нь Чангул түүнийг жинхэнэ алуурчин болгосон хэмээн ярилцж гарав. Бурхан минь гэж. За үүний дараагаар Хайон Ян Ахмад руу залгаад Сихоныг алуулдаг өдөр цагдаагийн хэлц рүү орж гарсан машинуудын жагсаалтыг
шалгаж дотроос нь малын юм ч юм уу амтантай ойр ажилтдаг хүнийг олох хэрэгтэй байгаа талаар мэдээллээ. За үүний ачаар Ян Ахмад хай хүнийхээ хүрээг багасгаж Чангуг одоо малын эмчигдийг нь олж мэддэг ба одоо Чангуг баримтлал үлдээдэв. За энэ үеэр Чангуч ойбстоо дараагийн зэвсгийг сонгоод байж байдаг ба тэгснээ шууд дараагийн хохирч бүсгүйгөө торноос гаргаж ирлээ яах вэ? Тэгтэл яг тэр үед нь Ян Ахмад Чангугийн эмнэлгийн хаалгыг өшөглөн ороод ирдэг ба Чангуч одоо тэднийг орж ирж бүг доор байдаг нууц сонгол дотроос сонсоод байж. Тиймхүү яг энэ үед ч Чанги руу чи амьд үлдмээр үйл хурдан цугтаа гэсэн мессеж ирдэг ба Чангуч камера артал өөрийг нь цагдаа нар хитэн талаас нь бүссэн байдаг ба Чангуч одоо цагдаан дунд байгаа хэн нэгэн урагчийн тусламжтайгаар цугтаалаа шүү. Шит гэж. Үүний дараа Ян Ахмад хэдийгээр Чангугийн эмнэлгийг баг 1000 нэгдсэн ч юуж болдгоо ба Суёнч тэнд байх үеэрээ эмнэлэг дотроос өнө харсан хар шөхрөө олж энэ эмнэлэг Чангугийн эмнэлэг гэдэгт улам итгэлтэй боллоо. Түүний дараа манай хэд ч одоо Чангугийн нууц сонгол руу ордог хаалгыг нь олдог боловч Чангу аль хэдийн ул мөргүү халга болсон байв. Ийхүү ахин хоосон өсөрсний дараагаар манай хэдэн цагдаач одоо Чангугийн хонглоос янз бүрийн цус болсон алгын зэвсэг болон олон охидын иргэний үнэлгийг олдог ба удалгүй тэндээс азар амьд үлдсэн нэгэн охиныг олов. Энэ үеэр цагдаа нар Чангугийн унж явж цагаан машины камераар олж удалгүй хөөж гисэн ч Чангу муу шаарчин цухтаачдаг наасан. Гэсэн ч сүүлд нь Чангугийн усын дугаарыг харангуйтаа цагдаа нар олдог боловч Чангу муу шаарчин хаазаа гიშгэ цухтаадаг ба тэгж явсаар нэгэн завин дээр гараад ирвэл яах вэ? Түүний дараа Чангуч тэнд зүгээр мөрөөрөө явж исэн харуулыг хэрцгийгээр хөнөөж аль хэдийн цагдаа нарыг ирэхээс өмнө цухтаагаад явж. Чангу муу шаарчин харуулыг алангуутаа хувцсыг нь аваад өмссөн байсан бөгөөд Суёнч хурж ирэнгүүт багийнх нь бөөндөө Чангуг хайж гарлаа. Тэгсээр удалгүй Суёнч 3 дугаар агуулгын хаалганы бариул дээр цус угааг харангуутаа холбоогоор мэдээлээд тотгошоод ордог ба явн ортой зэрэгцэн удалгүй холбоо тасраа. Ийхүү бусдаа холбоо тасрахтай зэрэгцээд Суён ганцхан хинжээтэй л харьцдаг ба түүнд итгэн бууга гаргаад явж байтал Чангу муу шаарчин гинт гарч ирээ Суёныг модон банзаар хус чаяад ухаан алдсан хойно чирэн хүүтэн агуулга руу аваад орлоо шүү. Энэ үед хинжээч чившнийхээ дуг хамгийн чанга дээр тавхад тэр хаалга хаагдах маш чанга чимээг тод олж сонслоо. Яа, юу болт юм бол та. За ингээд дараагийн хэлэхэд Суёныг Чангу аваад явхад хинжөөч бомб дээрсэн Хаяон зэрэг бус хүмүүс рүү холбогдож Суёныг авруулахаар явууллаа. Түүний дараа Хаяонч хамаг хүмүүсээ дагуулад 3 дугаар агуулга руу явсан ороход Суён тэр дотор байдгүй бөгөөд Чангу муу новчин Суёныг хаана байгааг нь мэддэггүй газар авчирн алхаар цэгж байлаа. Тэгтэл яг тэр үед хин нэгэн Чанги руу зогс гэж орилдог ба Чангуч юу ч харж чадахгүй байж байтал өнөө орилсон итгэж Чангутай ноцлож игэж байгаа юм чинь. Энэ үеэр Хаяонч Суёны газар унсан чихвчийг олж хардаг ба тэр үеэр Суёныг эндээс аль хэдийн алга болсон байх гэж таамагладаг боловч энэ үед нь хинжөө Хаяонд хэлж байгаа. Суёныг унснаас хойш ойролцоогоор 10 минутын дараа хаалга хаагдах чимээ сонсогдсон. Тэгэхээр тэр энд заавал байгаа гэж хэлв. Тэгсээр удалгүй Хаяонч агуулгах дотор байсан хүүтэн агуулгыг олдог ба манайч бөөндөө явн ороход нэг цагтаа харанхууд юмн дээр яг тэглэж унгаалдав. Тэгтэл тэр тэглэж унсан харанхууд ухаангүй өвтөж юу Суён байдаг ба ашгүй болж аварлаа. Ёо. Үүний дараагаар цагдаа нар 3 дугаар агуулгах дээр хэргийн газар үзлэг хийдэг бөгөөд дуусан хойно Хаяонч цагдаагийн дарахтай хэлэлдэд бүү юм боллоо. Ятаж яваад агуулгахыг нэгжиж үзэхэд Чангугийн уул мөр байдаггүй бөгөөд муу шаарч нь ахаад л зугатаацсан байдаг наасан. Гэтэл удалгүй ойролцоох мөсний үйлдвэр шиг газарт нэгэн ажил мөс зөөж байхдаа мөснүүдийн дотор мах шиг ягаан болсон байхыг анзаартал тэр нь хүний толгой үйл яах вэ? Өөрөөр хэлбэл хэн нэгэн аллага үлдэж цогцыг жижиглэж хуваагаад мөсөн дотор хийцэн байдаг наасан. Чойрын богдон гэж. Бараг Чангуг алаад мөс болгоцсон юм биш үү дээ. Үүний дараагаар Хаяонч хинжээр уцтаад Чангуг алуусан талаар хэлдэг ба энэ үеэр хинжөөч Суёныг алах гэж байсан хүүтэн агуулгах дотор 3 дахь читгээд байсан хэмээн таамаглаж тэр нөхөр Чангуг асныхаа дараагаар цогцыг жижиглээд мөсөн дотор хийсэн болж таарлаа шүү. За ингэж голын иргэн аллагаас хойш уг хэргийн 2 гол сэжигтэн нь алуулдаг ба олон нийтийн анхаарч энэ хэрэг дээр төвлөрч нийгэмд бөө бухимдал үүсв. Энэ үеэр тасгийн ахлах ухаан цагдаагийн дарагтаа уулздаг бөгөөд инх үеэрээ гаатай чихэр гаргаж ирлээ шүү. Тэгтэл энэ гаатай чихрийг Чангугийн тасарсан толгойн аманд хийсэн байсан бөгөөд хэрв олон нийтийн хэргийг дахин гаатай чихрийн алуурчин үйлдсэн бас тэр амьд байгаа гэдгийг мэдвэл хөөрхий цагдаа нарч хил амны бай болохоор байлаа. Гэхдээ хамгийн хачиргалтай нь энэ үеэр тасгийн ахлах ухаанч тэр цагдаагийн дарга идэрч бие биенээсээ нэг зүйлд нуугаад байгаа нь илт байдаг бөгөөд тэрийг хэлсэнгүй. Ийм үеийн хоёр уулзаад удаагүй байтал Нансук гэд нөгөө айхтар сэтгэл зүйч нь орж ирлээ. Үүний дараа үзэсгэлэгтод Нансукч одоо өөрийнхөө мөрдөж исэн хэрэгүүдээр тулгуурлан битсэн номынхоо нээлтэн дээр байж байтал нэгэн танихгүй нууцлаг хүн гарч ирээд түнтэй уулзлаа шүү. Энэ уулзалтын үеэр өнөө танихгүй гарч ин хэлж байгаа. Чи амалтаа биелүүлнэ үстэй гэсэн утга бүхий зүйл хэлдэг ба тэгтэн Нансукч гахаад ямар амалт вэ хэмээн асуудаг бөгөөд өнөө гаранч хэрв гаатай чихрийн алуурчин амьд байвал Нансук ямар нэгэн балаа юм хийнгээд амлцсан байсан юм уу даашин бүтдэггүй нэр. Энэ үед Нансукч чангаар инээснээр гаатай чихрийн алуурчин үгсэн хэмээн тун итгэлтэй хариуллаа шүү. Үүний дараагаар үзэг солигдоход задлан шинжилгээний дүнхэл ирсэн байдаг ба хинжөөж гаатай чихрийн алуурчин Чангуг хөнөөсөн байгаас зайлахгүй хэмээн итгэлтэй байлаа. Дээрээс нь хинжөө хэлж байгаа. Тэр одоо өөрийгөө илчлэхийг хамгаас ихэр хүсэж байгаа хэмээн гаатай чихрийн алуурчныг хэлдэг бөгөөд хинжөөж түүнийг маш хурдтайгаар аллаг үлдэж эхлэх нэмэн таамаглаж байлаа. Түүнийхэр бол алуурчны дараагийн байн Нансук бөгөөд жохом тийм болохоор алуурчин энэ удаа олон нийтийн нүдэн дээр аллаг үлдэх болно хэмээх өртсөн дүгнэлтийг гаргав. Тэгтэл яг тэр үед нь Суёнч одоо Нансук зөвлөгийг өнөөдөр зурагтын нэвтрүүлэгт орох гэж байгааг сандаг ба шууд Хаяоныг дагуулan телевиз рүү явуулчлаа. Учир нь хэрв хинжөөгийн зүв байвал Нансук өнөөдөр өгөх нь маш өндөр магадaltaй байлаа. Ийхүү телевиз рүү хөдөлсөн хойно манай хоёрч бусдаа энэ талаар мэдэгдэн хамтарсан баг телевизээр ирэхэд Нансук аль хэдийн нэвтрүүлэгт орсон сууж ив. За энэ үеэр хинжөөч гаатай чихрийн алуурчин шууд задлан шинжилж сэжигтнийг ойролцоогоор 35 настай 170 см өндөр туранхай хар хувцастай сарвчтай малгайтай эмх цэгцтэй хувцсан гэдгийг нь хүмүүстэй дуулгав. Мөн хинжээ алуурчин алга үлдсэний дараагаар хэрхэн зугтаж болохыг хүртэл өөрчлөлт таамагсан байдаг байв. За тийм хөөдлгөө Нансукын оролцож буй нэвтрүүлэгч голдоо ороод иждэг
байдаг бөгөөд Насукын сүүл гаргасан ном ч одоо бестселлер болсон тухай гарч ирлээ. Тэгтэл яг тэр үеэр нь зурагтаар шууд дамжуулж байсан комментүүд донд нэгэн сонирхолтой мессеж гарч ирдэг ба тэр нь ямар мессеж байсан бэ гэхээр хэрв гаатай чихрийн алуурчин үнэхээр амьд байвал та хэлсэн амандаа хүрэх үү гэсэн үгс байлаа. Энэ үед Насукч одоо юу хэлэх олж чадаад байж үүдэг ба хаяан жалидын тайзны урд очиж шууд дамжуултыг зогсоохыг оролдож байсан ч нөгөө найруулагч нь зогсоодгүй наасан. Тэр зур цагдаа нар үзэгчдийн дундуур ороод сэжигтнийг хараад байж үүдэг бөгөөд хинжөөж гаатай чихрийн алуурчныг хэрхэн алга үлдэх талаар таамаглалуу сууж байлаа. Гэтэл гэнэт хинжөөд ирж байсан тохио саатахтай зэрэгцэд удлаг бүр холбоо тасарчдаг наасан. Гэхдээ бүр холбоо тасрахаас өмнө хинжөө Суёнд сүүлийн удаа сануулж нэвтрүүлгийг дэрэгдээс нь үзэж буй хүмүүс рүү анхаарлаа хандуул гэж хэлжээ. Гэтэл өнөө муу алуурчин чинь үнэндээ дээд давхар зогсоод бүхнийг ажиглаад байж байдаг бөгөөд Насук руу ахин мессеж хэлгэж дараагийн хохирогч нь хэн байж болох талаар асуухад Насукч дараагийн хохирогч байхгүй гэж хэлв. Тэгсэн удалгүй дэлгэцээр ахин мессеж ирэхэд түүн дээр нь дараагийн хохирогчийг Насук хэмээн бичсэн байв. Энэ үед Насукч шоконд ороод тайвширхаар усахгүй байтал ширэн дээр гаатай чихэр байхыг анзаарч харлаа. Үүний дараа Насукын дээрээс гинт нарийнхан уцтай дэгэ шиг зүйл бууж ирэнгүүтээ түүний хоолоогоор оронгуудаа дээшээ татагдаж Насукч дүүжлэгдэж эхэлдэг бөгөөд ядаж яваад хүмүүс тэр нь маш нарийн уцыг нь анзаарч хардггүй ба удалгүй Насукч улам дээшлэгтээ зэрэгцээд түүний хүзүү хэрчигдэж цусны сад тавьж үүнийг харсан хүмүүс ч бүгд шууглан алга болов. Ийхүү Насук өгөхтэй зэрэгцээд хаянд барилгаас гарах бүх гарцыг хаах тушаал өгдөг ба Суёнч одоо дээд давхар руу харамгацаа гүгэд очтол үнэн алуурч нь энд сууж байсныг мэддэг ба араас нь хөөсөн боловч түүнийг зөвхөн хэсгэн хугацаанд харж амжаад удалгүй хараанаас алдчихв. Үүний дараа Суёнч студ дээр явж очиход тэнд зөвхөн гаатай чихэр болон Насукийн дүүжлэгдсэн цогцол байв. Ийм л оюухан дээр зураг бичлэг үүсгэхэд тухайн дүр төрх эд юмсан дараагийн үргэлжлэх хэсэг дээр эвдэрч зүрх алдаа гарах нь маш их тохиолддог. Харин энэ асуудлын шийдлэг болсон бөгөөд бүр богино хэмжээний кино хийж үзлээ. Олон сарын турш зөндөө сайт аргуудыг турш үзээд хамгийн тохиромжтой аргыг нь олсон тул үүнийг та бүхэндээ хүргэж байна. Задлан цэгийн сайтаар ороод онл шууд хэрэгжих мэдлийг хүлээн аваарай. Дээр нэмээд бэлэн промпт таны ажлыг хөнгөвчлөх, зохиол гаргах урьдчилан сургасан кастом GPT хүртэл багтсан байгаа. Яг одоо задлан цэгийн рүү ороод үзээрэй. За ингээд 5 дугаарыг эхлэхэд Суён ахин хинжөөтэй уулзгаар болдог ба өчигдөрөөрөө уг нь алуурчныг баг баринга алдсан шүү дээ. Энэ үед хинжөөч Суёныг мөрдлгэн багт орсноос хойш их задгаарч хүнээ байсан энтер гэд хэлдэг ба өөрт нь сэтгэл ундурч байгаагаа бас илүү. Хинжээд одоо зөвхөн нүд болж чадах хүн хэрэгтэй байгаа бөгөөд гэхдээ тэр нүдэн зөвхөн хүссэн зөөлийг бус хэргийн газарт болсон бүхнийг нэг үрчлэн ажиллаж наривчлан дүрсэж хийж чадах хүн хэрэгтэй байгаа л гин айхтар гэж. За ингээд Суёнч яг явах гэж байхад хинжээ түнд хэлж байгаа. Чи боломжтой байгаарай. Одоо тэр чамайг ажиллаж байгаа шүү гэж нөгөө гаатай чихрийн алуурчны талаар анхааруулж хэлж байгаа. За үүний дараагаар Суёнч нэг сайхан загнуулаад авсан болохоор эргэн ажилдаа улаарч эхэлдэг ба ямар сайндаа бүр хоол ундаа идэж байхдаа ч гэсэн хэргийн материалаа тасралтгүй үцээр л байла. Тэгтэл Суёныг ийм байх зур манай хүнийг хэнийг нь далдаас ажиглаж сэмэрхэн дагаад яваад байдаг ба энэ нөгөө алуурч юм шүү дээ. Тиймгүй маргааш өдөр нь болоход Насукын аллагын мөрдлөг албан ёсоор эхэлдэг ба хинжөөч юун түрүүнд мөрдлөгийн багийнханд Насукын уртлын ширээн дээр гаатай чихэр тавьсан үнийг олох ёстой талаар хэлв. Ийхүү хинжөөгийн хэлсний дараагаар Суён хааян хоёрч эхлээд Насукын алуусан студийн арын албаны өрөөнд очдог ба дөнгөж орж ирчээд үнэлгээ үзүүлээд үжитэл тэр өрөөнд дотор байсан нэг гар шууд гүгэд гараад явчлаа шүү. Тэгтэн хааяч түүний араас нь хөөсрөөгд барьж авдаг ба энэ нөхөр өчигдрөөрөө Насукын урд гаатай чихрийг тавьсан нөхөр болох нь баригдав. Гэвч тухайн үед нэг танихгүйгээр хурж ирээд энэ нөхөрт 30 мянган вон санал болгосон учраас чихрийг тэнд тавьсан ба яг тэр үед энэ дураагч нь тэрийг зүгээр тоглоом шоглоом гэж бодсон бөгөөд хүн алан чинээ зүдлээч үйжээ чаваас. Ядаж байхад энэ нөхөр өөрт нь мөнгө өгсөн гарын царины ердөө талыг нь харсан ба уулзж явах үед нь бензин үнэртэж байсан талаар мэдүүллээ. За түүний араас манай орч студийн ойр орчмыг самж үзэхэд хогон дотроос хумсны лагч зүйл олддог ба тэгтэл тэр нөгөө бензин шиг үнэртэж байсан зүйл болж таарав. Өөрөөр хэлбэл алуурчин чихрийг дамжуулахдаа хурууны хийгээ үлдээхгүй гэж хумсны лак ашигласан юм уу да хаашийн. Ингээд ихний сэжүүрээ олж авсны дараагаар хаян Суён хоёрч өнөө лакийг лабораторид авч өгөхөд үүн дээр нь байгаа хурууны хийг олж тогтоохын тулд нэлээд хугацаа шаардлагатай байлаа. Үүнтэй зэрэгцээд хинжөөгийн хэлснээр гаатай чихрийн алуурчинч дахин өөр аллага үйлдэхээр явж байдаг ба энэ удаа муу шаарчин Суёныг онилж аваад бүр гэрт нь орж ирээд юм хумыг нь үзээд тэмдэглэлийн дэвтрийг нь уншаа сууж ивэл яах вэ? За энэ үеэр алуурчинч Суёны тэмдэглэлийн дэвтрээс нэг хуудас зургацсан байгааг анзаардаг бөгөөд арын утсан дээр нь хоосон цаас хэвтэж байгааг харандаагаар утсан чинь юу гарч ирсэн гэж Суёны тэмдэглэлийн дэвтэр дээр байсан хинжөөгийн гэрэн хаяг. Ингэж алуурчин маань өөрийнхөө өрсөлдөгчийн хаягийг мэдэж аван маш их сэтгэл хангалуун болдог бөгөөд эцэст нь хинжөөг дуусгаж чадах болсондоо маш их баяртай байлаа. Ийхүү алуурчин Суёны гэрээс гарын явахдаа уул мөрөө баллаа. Дөнгөж гарч байтал Суёнч түүнтэй зөрөд гэртээ орж ирж байдаг бөгөөд Суёнч гэртээ орж ирэнгүүтээ ямар нэгэн зүйл буруу байгааг шууд мэдэрч байгаа юм чинь. Юун түрүүнд Суён хин нэгэн өөрхийн тэмдэглэлд төрсэн байгааг шууд анзаардаг ба гэрийнхээ жижүүр дээр очиод хамгаалтын камераас бичлэг шүүж үзтэл гаатай чихрийн алуурчны зөвхөн нурууны хэсэг нь л камерт бичигдсэн байв. Үүний дараа Суён босон өвлийн талаар хинжөөд мэддэг бөгөөд энэ үед ч хинжөө хэлж байгаа. Хэрэг тэр танаад орж ирээд юм хүм аваагүй бол ямар нэг зүйл мэдсэн байгаас зайлахгүй гэж хэллээ. За үүний дараагийн үзэгсэл хэлэхэд цагдаагийн газраас сэтгүүлч тандан хэвлэлийн багвараа зохион байгуулад байж идэг бөгөөд энэ үеэр сэтгүүлчид гаатай чихрийн алуурчин дахин гарч ирсэн талаар асуулаа. Тэгтэн цагдаагийн газрын дарааг ойр үед болоод дүү хэрэгүүд нь гаатай чихрийн алуурчин бус харин түүнийг даган дуурайхыг хүсч хин нэгэн этгээдийн үйлдэл хэмээн гүрсээр байла. Хамгийн амар нь даргаыг тэгж хэлж байх үеэрч өнөө алуурчин чинь сэтгүүлчдийн нэгний дүрсгээд юу ч болоогүй юм шиг зогсож ивэл яах вэ? Ийхүү алуурчин ч одоо хурал дуусны дараагаар гарахдаа Суёнтай хамт цуг нэг лифтэнд суудаг ба энэ үед ч Суёны сэжигч төрөөд ижил ашгүй гаднаас хоёр хүн орж ирлээ. Тэгсээр удалгүй алуурчныг буун явах үед Суён нурууг нь харангуйтаа түүний алуурчин болохыг нь
мэдж авдаг ба алуурчин такси барин явах үед Сүйонч араас нь даган яв. Энэ үеэр Сүйонч гяс хэлц рүү залгаад өнөөдөр хуралд оролцсон бүх сэтгүүлчдийг шал гэмэн хэлдэг ба нэг удаачгүй хэлцээс 6 сарын өмнө ажилласаа гарсан Ли Богвон гэдэг нэг сэжиг бүхий итгэдэг болсон талаараа Сүйонд хэллээ шүү. Үүний араас Хинжооч энэ талаар олж сонсонгуудаа гяс сэтгэл зүйчрүүгээ залгаад цаад новч нь ойрхон ирсэн байна. Гяс хүрээдэр хэмээн хэллээ. Гэвч яг энэ үед алуурчин аль хэдийн сэтгэл зүйчтэр орж ирээд үйдэг ба удалгүй сэтгэл зүйч мань хөөрхий нарийн гитарын утсаар боолгуулад алуулж байгаа. Үүний дараа Сүйонч гяс сэтгэл зүйчтэр хүрээд иртэл тэр аль хэдийн өгсөн байдаг бөгөөд алуурчин эмчийг алангуудаа нэг хуруугийн таслаад явцсан байгааг анзаарлаа. Энэ үед ч Сүйон алуурчин гэрт нь орохдоо Хинжоогийн гэрийн хаяг явсан мөн одоо сэтгэл зүйчийн тасарсан хурууг ашиглаад алуурчин Хинжоогийн их руу явж байгааг шууд ойлгов. За тэг Сүйонч гяс хаян руу залгаад хоёулаа Хинжоогийн гэр рүү яарвчлан явдаг боловч энэ үед алуурчин аль хэдийн Хинжоогийн гэрт нь хурч ирээд тасалж авсан хуруугаараа хаалгыг нь онгойлгон оров. Тэгсээр ангийн төсгөл болоход Хинжооч алуурчныг хүлээгээд цонхны өмнө сууж идэг бөгөөд алуурчин ч гитарын утсаа гаргаж ирээд аллага үлдэхдээ бэлтээстэй. Ядаж явахад Хинжооч нь сохор дээрээс нь бүслэгнээс доошогоо саажилттай болохоор одоо яах юм бол тоо бүмэд. Ийхүү 6 дугаар анги эхлэхэд хэдийгээр өнөө аимшигтай гаатай чихрийн алуурчтай нүүр тулсан ч Хинжоод айж байгаа могт байсангүй. Харин ч бүр эсрэгээр өөдөөс нь гав шиддэг бөгөөд манай хоёр ч одоо үдэлцэхтэй бэлтээстэй. Тэгт нь өнөө мөн алуурчин чинь Хинжоогийн гавыг авангуудаа нэг гартаа зүүдэг бөгөөд 5 жилийн өмнө Хинжоо алуурчныг бараг барингаа алдаж байсан үедээ их төстэй. Энэ үед алуурчин ч гайхаж хэлж байгаа юм. Чи 5 жилийн өмнө намайг яаж барьж авахаа мэдэхгүй байсан. Одоо хаанаасаа ингэж ихтгэлтэй болчих уу гэж асуулаа. Тэгт нь Хинжооч хэлж байгаа. Намайг дагаад яваа. Би чамд гинтийн бэлэг бэлдсэн. Хэмээн хэлж тэрэгцрээ түрүүн явлаа шүү. За үүний дараа Хинжооч бэлгэн дээр ирэнгүүтээ алуурчинд олон зүйлийг дэлгэлээ. Энэ бүхэн яг үүндээ анханасаа зохион байгуулалттай жүжиг байсан бөгөөд Хинжооч Сюханд хэрэгэ үлээхийг зөвлөсөн байдаг ба дээрэс нь хэрхэн гэмт хэрэгүүлтгийг нь Хинжоо хүртэл зааж өгсөн гин шүү. Хамгийн гол нь энэ бүхний эцэст Хинжоо зөвхөн гаатай чихрийн алуурчин ил гаргаж ирэх зорилготой байсан ба одоо түүний зорилго эцэст нь биелэж гаатай чихрийн алуурчин маань гэгэн дүрээрээ түүний өмнө ирэн зогсож байлаа. Үүний дараа алуурчин Хинжоо хоёр өөрөө өөрөөгөө хийсэн хэсэг зур алхдаг ба тэгж байтал гэнт Хинжоо чинь тэрнээсээ босоод явцсан байвал яах вэ? Энэ үед алуурчин гэнт паникнд ороод эргэн тойрноо сайтар ажиглаж хэлдэг ба эргээд Хинжооч ардуур нь алхангаа өөрлөө нь хараад явж байдаг бод эцэст нь Хинжоо цохроочгүй хөлн саачилттай ч болоог байжээ. Оо shit. Үүний араас Хинжоо алуурчныг нэг сайхан шааж аваад араас нь бөөн зодон болдог ба алуурчин Хинжоог барсангүй. Ингээд Хинжоо эцэст нь алуурчныг боож аваад алхаар зэхэж эхэлдэг ба яг энэ үед нь Хаян Сүйн хоёр ч Хинжоогийн гэрт нь хурж ирсэн ч лифт нь гацсан болохоор дээшээ гарч чадахгүй байв. Харин энэ зуур нь Хинжооч алуурчныг дуусгахаас өмнө миний эхнэрийг алах тушаалыг чамд хэн өгсөн хэмээн асуудаг ба энэ үед өнөө мөн алуурчин чинь халааснасаа Хинжоогийн эхнэрийн бүгжийг гаргаж ирдэг ба түүнийг харсан Хинжооч анхаарлаа сулруулаад аячих юм да. Энэ үед шууд алуурчин Хинжоог доор хаяж ачаад гитарын утсаа гарган ирж Хинжээг алах гэж үздэг ба Хинжооч яг алуулах гэтэл наазууч Хаян Сүйн хоёр амжиж ирэн Хаян ч алуурчныг буудав. За үүний дараа Сүйонч түрүүн дуудах гэж байхдаа Хинжоог босоод алхаж байгааг хараад энэ бүх хугацааны туршид ганцаархнаа Хинжоод тархитуулж явснаа ойлгодог ба удалгүй цагдаа нар ирэхэд Хинжоо Хаянд энэ бүхнийг анханасаа өөрийнх нь төлөвлөгөө байсныг илчилж гаатай чихрийн алуурчныг барьж авах цорын ганц арга энэ байсан талаа хэллээ. Хэрв тэгээгүй байсан бол алуурчин хизээч өөрийгөө ил гаргаж ирэхгүй байсан ажээ. Зүгээр тархиар бол даам тоглож байна л да. Энэ зур Сүйонч Хинжоогийн хан дээр наасан мөрдлөгийн баримтуудыг олж хардаг ба энэ үеэр Хинжоогийн өрөөнд байсан мангар том хяналтын камерыг олж харав. Дээрээс нь Хинжоо голын дэргэд болсон аллагаас хойш Сүйоныг ажиллаж байсан бөгөөд энэ бүхний эцэст Сүйон ердөөл энэ бүх тоглоомын зүгээр нэг хэсэг байсан гэж үү? Ёстой нэрэ. Тэр үед Хинжоо шорж ирээд Сүйоны бодлыг баталдаг ба голын иргэн аллага болсон өдөр тэнд явж байсан өнөө таксинд хүртэл Хинжоогийнх байсан юм шүү. Хинжоогийн ачаар Сүйонд мөрдлөгийн багт орж гаатай чихрийн алуурчинд Хинжоогоос илүү ойртож чадсан ба ер нь эцэстээ хоёулаа бие биенийг ашигласан болж таарав. За үүний дараагаар Сүйон Хинжоогийн өнөө чихвчийг нь өөрт нь буцаан өгч одоо хоёулаа нэг зорилготой хүмүүс биш боллоо. Тийм болохоор дахиж уулзаад хэрэггүй үсттэй хэмээн хэлчихэд яваад өглөө. За тийхүү Сүйон явж гаатай чихрийн алуурчин өгсөн ч гэсэн Хинжоо тайвшираг байла. Учир нь алуурчин зөвхөн хэн нэгний хүүхэлтэй байсан бөгөөд тэр одоо хүртэл энэ бүхний ард байгаа хүнийг олж чадаагүй л. Үүний араас үзэгдэл солигдоход өнөө алуурчин чинь арай өвчиг байдаг ба жинхэнэ нэрийг нь Богван гэдэггүй байла. Алуурчны нэрийг Гёнсо гэдэг бөгөөд Богваныг алаад оронд нь орж ил дээ. Хаян Гёнсог бууцны дараагаар муу хүн өгтгөө хүчээр Гёнсо чинь үхээгүй комонд орсон байдаг ба эргэж бослоо нилээн болно гэдгийг ч эмчнэр хэлдэг ба тасгийн ахлах Хуанч Гёнсог ирж харахтаа эргэж сэрээлгүй энд нь зүйл тусгач гээд байдаг насан. Зүүнний дараагаар үзэгдэл солигдоход бид шал өөр газар болж нэгэн үйл явдлыг олж харав. Хянсуу эмээх нэгэн хүү гэртээ тогтоож байтал гэрт нь нэг нөхөр орж ирснээр Хянсууг орлоод эхэлдэг ба тэгтэн Хянсууч гүгэд гараад явдаг ба энэ хүүхэд чинь хэлгүй юм байна штэ. Тэгсэр орой болоход Хянсуу автобусанд суугаад ганцаараа автобусны багцаал дээр ирсэн байдаг ба энэ үеэр хүмүүс өөрөөс нь юм асуусан ч хэлгүй хүүхэд яаж хариулах вэ? Тэгтэн Хянсуутай Сүйон таарч тусалдаг ба араас нь Сүйоны эмээ нэрээд түүнийг аваад яв ба ядаж явахад яг энэ үед өнөө гаж донтой новш чинь Хянсууг алсаас ажиглаад идэг насан. Тэнгүү маргааш болоход Хянсууг орлоод байсан тэр нөхөр Хянсууг өдөр бүр даган явах болсон бөгөөд сургууль мургуул дээр нь отоод иживэл яах вэ? Тэгсээр нэгэн өдөр муу гаж донтой новш чинь Хянсууг барьж авахаар араас нь хөөгд эхлэхэд хөөрхийн Хянсууч замын хажууд байдаг үеийн шууд руу яван орж ногдов. Гэсэн ч удалгүй муу гаж донтой новш чинь Хянсууг олонгуудаа машин тийгээд аавчвал яах вэ? Тэнгүү үүний араас үзэг солигдож орой болцсон байтал Хянсууг холгалаад явж байсан гарын машиныг нэг их чирээд мөргчдөг насан. Түүний дараа игч бууж ирээд өнөө муу новшоос чинь уучлах хоход өөдөөс нь толгой төрөөгөө загж гардаг ба даатгалын компани руугаа яг залах гэж байтал муу шаарч нэгчийг бараг барьж идэх нэ. За тэгтэл яг тэр үед игч энэ муу
новшийн багажинд хоригдсан хянсууг олж хардаг ба буцаад машин руугаа явангуудаа мангар том түлхүүрээ авангуудаа өнөө муу гаж донтой новшийг нэг сайн хус чаад ухаан алдуулаа очив. За тэгж хянсууч ашгүйнийг аврагдлаа гэтэл тэр их чинь бас гаж донтой новшууж тараад хянсууг хулгалаад аав өвчтөр наасан. Юу болоод байна. Ингээд удалгүй хянсуу алга болсон тухай зарлаг гарахад Сёнч түүнийг олж хараад хэдэн өдрийн өмнө эмээ нэрж авсан тэр өдрийг иргэн санаж яг тэр үед хин нэгэн итгээд хянсууг алсааж ажиглаад байсныг ч саналаа. Тэгсээр хянсуу алга болсноос хойш 25 цагийн дараа цагдаа нар хянсууг орлоод байсан гаж донтны гэрт нь очиод нэжлэг явуултал. Тэр үеэр муу новшин гэрээс баахан жаахан хүүхдүүдийг урууддаг янз бүрийн тоглоом, амттан зэргийг олдог ба энэ дурак өмнө хүүхдийн хүчингийн эргээр ял авч байсан шаар юм байна л да. Дээр нь энэ нөхөр ялаа идсний дараагаар байнга байрч тогтоогчтой буугавч зүг байсан ч тэрийгэ тайлаа шидсэн байдаг ч баг шиг. Зүүнний араас нэг удалгүй тосхны зам дээр гаж донтой новшин машиныг олдог ба хянсуугийн гутлыг ч гэсэн тэндээс олов. Ядаж байгаад хянсуугийн гутлан дээр цусны толт байсан бөгөөд хэргийг мөрдөх ямар ч сэжүүр гарч ирдэг наасан. Тэр үед Сёнч аргаа бараад хянсууг эсмийн толтохын тулд түүнд тусалж чадах цорын ганц хүн рүүгээ залав. Энэ бол хэнжээ байлаа. За энэ хүрээд бичлэг маань өндөрлж байна. За ингээд дараагийн хэсэг бол түр баяртай. Утгагүй орноо. Хүлээж аваарай. За ингээд та түрхэн зурааснараа танд нэгэн сайтыг танилцуулъя. Энэ бол задлан цэгийн минь сайт гоо. За энэ сайт нь ямар учиртай вэ гэхээр ийм дөрвөн төрлийн хичээл байгаа. За эхний хичээл нь YouTube Secrets House буюу та YouTube-оор YouTube-ийн тухай бүхнийг мэдмээр ивэл маш дэлгэрэнгүй бүрэн цогц 13 бүлгээс бүрдсэн 50 гаруй хичээл байгаа. Үнэхээр сонирхолтой. За дараагийн хоёр дахь хичээл бол камерын өмнө өөрийгөө харуулах хичээл байгаа. Мэдээж та YouTube хийж байгаа бол камерын өмнө чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ дөрвөн бүлэг хичээл дээр бол бүх арга техник дасгал гээд маш хэрэгтэй зүйлийг багтаасан бөгөөд та бол шууд өөрийгөө нээж бусдын өмнө итгэлтэй ярьдаг болно. За удаа хичээл нь бол thumbnail master class байгаа маа. Мэдээж хэрэг та видео хийлээ гэж бодоход хүнд үзүүлэхэд бол thumbnail буюу түлхүүр зураг маш сайн хийж сурах хэрэгтэй байгаа. Үүнд мэргэжлийн програм гэхүүр маш энгийнээр дизайны үндсэн элементүүдийг ойлгоход хэрхэн сайн thumbnail хийхийг заасан байгаа. Thumbnail сайн байж хүмүүс таны видеог үзэн шүү дээ. За дараагийн хичээл нь эвлүүлгийн урлаг байгаа. Энэ нэг бүлэг эвлүүлгийн хичээл дээр бол Adobe Premiere Pro програм дээр хэрхэн эвлүүлгийн үндсийг ойлгож, дүрсээ цэвэрлж, дууныхаа хэмнэлт харуулсан өнгө тавьж, гайхалтай видео эвлүүлэг хэрхэн гаргах талаар заасан анх шатны хүмүүст зориулсан ийм хичээл байгаа. Тэгэхээр та бүхэн энэ дөрвөн хичээлийг задлан цэгийн маань сайтаас үзэж болох нь байна. Мэдээж хэрэг үнэн хямдарсан байгаа шүү.